ингээд нэг жил солигдож байгаа үе байна. Тэгэхээр ер нь аливаа нэгэн цаг хугацаа, аливаа нэгэн үйл хэрэг эхлэл, дунд, төгсгөл энэ гурван үед гурвууландаа чухал. За энэ гурав дотроос эхний төгсгөл хоёр бол бүр илүү чухал. Тийм учраас яг цагаан сарын баяр бол яг нэг жил эхэлж байгаа үе учраас нэг юм одоо ингээд нэг тавтамж эхэлж шít. Тэгэхээр яг энэ үед нь одоо бид нэр өөрсдийн одоо сэтгэлээ засах, айл болох зөв бодлыг өөртөө төрүүлэх, одоо сайхан зүйлийг бодож төсөөлж төлөвлөж ингэж явах хэрэгтэй. Тэгэх юм бол бидний сэтгэл санаа зөв байхын хэрээр дараагийн олон зүйлүүд зөв болно. Сэтгэл нь буруу байх юм бол хичнээн сайн үйл хэрэг хийгээд ч гэсэн үр дүн багтаа. Тийм учраас цагаан сарын баяр бол их чухал цаг үе л дээ. За нөгөө талаасаа бол бурхны шин талаас тайлбарлах юм бол одоо яг энэ шинийн 1-ээс шинийн 15-ны хүртэл бол бурхан багшийн одоо онцгой рит хувилгаа үзүүлсэн ийм өдрүүд таардаг. Одоо ер нь бол цаг хугацааг дотор нь одоо олон янзаар ангилж байгааг нэг нь бол энэ онцгой төвч өдрүүд гэж байдаг. Энэ онцгой өдрүүдэд хүний хийсэн буян хүчтэй, нүгэлж хүчтэй болдог гэж. Газрын онцлогоосоо болж байгаа. Ямар газар буян хийж гэнэ тэрнээсээ шалтгаалаад буян хүчтэй болон нүгэлж хүчтэй болдог. Тэгэхээр энэ онцгой цаг үед яг одоо энэ бурхан багшийн одоо онцгой рит хувилгаан үзүүлсэн энэ үеүүдэд бид нэр одоо мөн л ялгаагүй дотоод сэтгэлтэй анхаарал хандуулад ингээд зөв сайхан зүйлийг бодоод явах юм бол энэ жилд маань одоо их эерэг зүйлүүд олон одоо ирэх нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Одоо номон дээр гардаг үндэс нь эм байх юм бол үр жимс нь эм болно. Үндэс нь хор байх юм бол үр жимс нь хор болно. Өмнө ялгаагүй ихэн булангартай бол адгэн булангартай шинийн нэгний андуур бол 15-наа хүртэл андуур нэтэргээл зөндөө олон зүйлүүд байдаг шүү дээ. Энд чи яаж нөхлөр яг тэр цагаан сарын одоо тэр жил эхэлж байгаа энэ онцгой үеүүдэд бид нэр аль чадхаараа л одоо сайхан зүйлийг бодох хэрэгтэй байна. Сэтгэл өөрийн дотоод сэтгэлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгээд эн чинь цагаан сар ч сайхан баяр шүү дээ. Ахмадуудтай хүндэтгэл үзүүлдэг. Ахмадуудад очиж зологдог. Тэг хүндэлдэг чинь буянтай байхгүй. Тэгэхээр биднэрт одоо монголчууд бидний одоо нэг онцгой зүйлүүд байх хэрэгтэй. Бидний онцгой зүйлүүд. Энэ онцгой зүйлүүд бол одоо олон зүйлүүдээр одоо байж болно л да. Гэхдээ тэдний нэг чухал зүйл нь энэ бидний уламжлалт соёл юм аа. Энэ уламжлалт соёл. Энэ соёл бол зүгээр нэг одоо нэг өдөр ингээд нэг тэмдэглээд өнгөрдөг зүйл биш шүү дээ. Энэ бол их сайхан баяр. Яагаад тэгэхээр түрүүн хэлсэнчлэн ахмадуудтай хүндэтгэл үзүүлж байна. Аав ээжтэй очиж бүр зорж очиж аав ээжтэй хүндэтгэл үзүүлж байгаа байхгүй. Анх би 92 онд эндхийг явах үед манай буур аймаа надад нэг зүйлийг захижээсэн. Энэ юу гэхээр эндхт очсон хойноо гэрээсээ хол очсон хойно өдөрт нэг удаа ээж минь гэж хэлж байгаарай гэж ингэж захижээсэн. Энэ бол одоо маш гүнзгий утгатай үг байна. Тэгэхээр бид нэг удаа ээж минь гэж хэлэх мөн нэг өдөр аав ээж рүүгээ зорж очиж өөр одоо тэр хүндэтгэлтэй ёслол төгөлдөр ингээд аав ээжтэй очиж цолгож аав ээжтэй хүндэтгэл үзүүлнэ гэдэг хичнээн чухал. Тэгэхээр энэ бол их сайхан баяр. Тэгээд дээрэс нь бэлэг өгдөг баяр шүү дээ. Бэлэг өгдөг. Тэр одоо хүмүүст бэлэг өгнө чи өглөгийн буянд орно. Тэгээд нэг сайхан хүнд хэрэг болоосаа гэд нэг одоо их баханд хамаагүй хүнд ингээд нэг бэлэг өгөх чинь одоо их чухал байна. Тэгэхээр энэ бол одоо олон талаасаа л одоо их чухал баяр л да. Одоо энэ цагаан сарын баяраар дандаа сайхан зүйлийг ярьж байгаа шүү дээ. Муухай зүйл ярихыг цээрэлдэг. Монголчуудын нэг хүчтэй нэг үг амны бэлгээс аштын бэлэг гэж одоо их мундаг одоо гайхамшигтай ийм сайхан одоо соёл уламжлалтай хүмүүс байхгүй сайхан зүйлийг ярьдаг. Тэгээ ер нь одоо барууны сэтгэл зүйчнэр ч гэсэн яриад байгаа шүү дээ. Муухай зүйлийг битгий яар. Ялангуяа өөрийнх нь талаар муухай зүйл битгий яар гэх юм. Муухай юм битгий яар гэдэг байгаа чинь учиртай байна. Тэгэхээр бид нар цагаан сарын яг одоо жид эхэлж байгаа тэр мөчүүдэд тэр өдрүүдэд бид нэр аль болох сайхан зүйлийг ярьж сайхан зүйлийг бэлэгдэж хүсч ингэж явах хэрэгтэй. Энд чинь үгний ардталт нь бас ингээд тэр зөндөө олон зүйлийн одоо нэг чиглэл тавигдаж байгаа байхгүй. 6 ухаан талаас хичнээн сайхан жил гарж ийн гэдэг. Хүмүүсний хямралдаал зөрчилдөөл дайн тулаан хийгээл асуудал үүсгээд ивэл тэрэн шиг муу жил байхгүй бол. 6 ухаан талаас муу жил гараад байна гэдэг. Гэвч хүмүүс өөрсдөө хичээх юм бол сайхан жил болно. Өөртөө одоо ингээл хичээгээл муу юм хийхгүй сайхан зүйл хийгээд яваад ах юм бол энэ байгальлалыг чинь бидний сэтгэлийг их дагдаг.
Ахур бороо орон тэг ингэн гэл гардаг шүү дээ. Тэг яг ерөнхийдөө бол тэг тийм ингээд үгнэхэд бол ийм гарч байгаа. Цагаагаар ч гэсэн зөндөл юм дүгнэж шүү дээ. Гэхдээ хур бороо элбэг дэлбэг байх, үр тариа ургах цагт хур бороо цагт орох, үр тариа элбэг дэлбэг байх хүмүүсийн буйны үр дагаварт ирдэг. Тэ. Жишээлбэл хүмүүс нь ингээл хямраал хоорондоо зөрчилдөөл асуудал тэмцэл үүсгээд байвал тэр салхи мэлх гараал их тогтургүй болдго юм байл. Жишээл айл гэрээр ингээд аваад үзэхэд хүмүүс нь одоо эмх цэгцтэй айлд тав тухтай байдаг үстэй. Эмх цэгцгүй ундуу сундуу ийм айлд ороод тухгүй суудаг. Тэгэхээр эн чинь яаж ийм нөхлөөр энэ байгаль бол бидний амьдарч байгаа гэртэй адилхан. Хүмүүс нь өөрөө эмх цэгцтэй зөв ёс суртахуунтай ялангуяа нэгэндээ халуун долоон сэтгэлээр ханддаг ийм байж чадах юм бол энэ байгаль гэж гэсэн дагаад амгалантай бол. Одоо номон дээр гардгийн утгын хөгшөд үгийн таяг тулна гэж байна. Тэр утгыг үгээр илэрхийлнэ үстэй. Үгээр илэрхийлнэ. Тэгэхээр тэр үг одоо тэр олон сайхан утгыг одоо гол одоо чухал зүйлүүдийг үг илэрхийлж. Тэгэхээр бид нар чинь хэн нэгэн одоо жишээлбэл хэн нэгэн хүн миний талаар сайхан зүйлийг хэлвэл надад таатай шүү дээ. Тэгнэ үстэй. Би сайхан зүйлийг сонсвол надад таатай шүү дээ. Яг үүнтэй адилхан бид нар нэг нэгэндээ сайхан үг хэлэх, сайхан зүйлийг ярих энэ бол маш чухал. Говийн ноён уутах данзаар авжаагийн урт наслах 7 чагтаг гэж байдаг. Тэдгээрийн дунд нэг нь сайн хүнтэй уулзаж сайхан зүйлийг ярилцах гэж байна. Хүн одоо сайн хүнтэй уулзаа сайхан зүйлийг ярилцах юм бол хүний нас уртсах нь шүү дээ. Тэгэхээр хичнээн чухал байна уу тийм ээ? Цагаан сараар бид нар уулзал дандаа сайхан зүйлийг ярилцаж бэлэг дэмбэрэлтэй сайхан зүйлийг ярилцж байгаа чинь цаанаа бидэнд нас нэмэгч боломжтой болж байна гэсэн.